Та сайн байцгаана уу? Би гэмтэл сав судлалын үндэсний төвийн төлөнхийн нөхөн сэргийн хэрэгцээлийн тасгийн эмч Наран Тунгалаг байна. Та бүхэнд өнөөдөр төлөнхийн төлөгдөлтөөс хэрхэн сэргийлэх болон түүний төлөгдсөн үед анхны тусламжийг ярьж өгнө. За ер нь бол төлөгдөлт маань бол бүхэл насны хүмүүс тохиолддог бөгөөд ихэнхдээ 0-5 насны хүүхдэд тохиолддог байгаа. За 0-5 насны хүүхдүүд бол голцоо гэртээ болон айл руу зочлох үедээ төлөгддөг. Энэнд болохоор бол халуун тогоотой ус болон хоол унд мөн одоо шингэн зүйлүүдээр төлөгддөг байгаа. Халуун савтай ус ч юм уу цай татах байдлаар төлөгддөг. Ийм учраас одоо хүүхдийг төлөнхийгээс сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Аль болох газар халуун тогоотой хоолоо хийхгүй байх. Тэгээд ус буцлагчийн утас уяаг унжуулахгүй байх байдлаар бол хамгаална. Насан туршид болон настангууд бол голцоо өөрсдийн болгоомжгүй байдлаас болон согтуугаар төлөгддөг байгаа. Энийг бол аль болох өөрсдөө хамгаалж чадах юм бол төлөгдөхгүй байх боломжтой. За төлөгдөлтийн үеийн анхны тусламж юу гэхээр хамгийн түрүүнд төлөгдөлт үүсгээд байгаа зүйлүүдийг бол холдуулах хэрэгтэй. Үүний дараа бүх хувцсыг маш хурдан тайлж өгнө. Энэ үед төлөнхийн цэврүүнүүд одоо салж унах тохиолдол байдаг. Энэ үед бол айгаад байх юм байхгүй. Маш хурдан байдлаар аль болох нэмэлт төлөгдөлт үүсэхгүйгээр хувцсыг тайлж өгнө. Үүн дээр бол одоо оймсыг бол маш сайн тайлж өгөх хэрэгтэй. Хүүхдийн оймсыг орхидог байгаа. За төлөгдөлтийн анхны тусламжийн хувьд гэвэл 8-аас 25 градусын буюу хэд хүүтэн биш хүүтэртэр усаар бол тухайн төлөгдсөн хэсгийг хөргөх үйл ажиллагаа хийн. За хэрвээ тухайн хүн хэтэрхий их даарад байх юм бол түр зуур энэ үйл ажиллагаагаа зогсоож дулаацуулж байгаад дулааг нь орчиж байгаад эргээд хөргөх үйл ажиллагаагаа тавтан буюу одоо 10-аас 15 минутыг хийх хэрэгтэй. Ер нь бол эхний 3 цагийн хооронд бол анхны тусламжийг тавтан хийх удаа зүйлх юм бол тухайн хүний төлөгдөлтийн одоо хүн багасдаг байгаа. За үүний дараа бол тухайн хүнийхээ болт гадуур нь аль болох цэвэрхэн юмар ороож өгөөд шингийн бүлийн халууны муулган бага насны хүүхдийг бол одоо хөхийн сайтар хөхүүлээд эмнэлэг рүү явах замдаа мөн хамгийн ойр байгаа одоо өөртөө гэртээ байгаа хөвгөлт намдаглаа болон хэмээг болгож болно. Ингээд гэмтэл сав судлалын үндэсний төвийн бүлийн авалт ирж та анхны тусламжийг авч болно.